Ингээд хүнс цуглуулах ам, юуны хичээлийнхээ нэг хичээлийнхээ харилцаарыг харъя. Харилцаар нь болохоор хүнс цуглуулах чинь ядаргаатай штэ гинэ. Фатигон гэдэг нь алжаадаг, ядраадаг гэсэн утгатай үг. Фатиге гэхээр ядарч байна гэсэн үг болчдөг тийм ээ. За одоо эндээс зөвхөн юугаа vocabulary буюу үгсийн сангаа харьяа хэвлээ. Өлөөлөө ёо тэр гэмээр байгаа үед те яана гэж амин сулууг. За тэгээд энд болохоор нөгөө fatigue, être fatigué гэдэг нь ядарсан. Миний гар ядарчихлаа. Маш хүнд хоёр цүнх би барьж явж байна. Би хэтэрхий хурдан тэргэн дандаа дүүргчих юм аа. За одоо энэ ингээд үг хөөхөр хөрхөө гихчээр те яг энэ шинэ үг сурах гэж байгаа үед ингэж үг үгээр нь харж байгаа болохоос биш ингэж ярина ч гэж юу байх вэ? Тэгэхээр тэрийг мэдхгүй үг байвал байх вэ гэж бодож л ингэ нэг нэгээр нь хэлж байгаа шүү. Тэгээ яг ярианд найруулах юм бол эн чинь ёо гар бүр ядарчихлаа хоёр хүнд цүнх барьчихсан чинь. Харин тийм ээ би ч бас тэгээд яах юм зурдгүй л нөгөө шагюу гэдэг чинь дэлгүүрт түрээд явдаг юм тэрэг баг шүү дээ. Дэлгүүрэн тэрэг. Тэргээ би дүүргэх юм аа. Дандаа л дүүргэх юм байна. Тэр яах юм зурдгүй гэдэг чинь энэ ковид хэтэрхий хурдан дандаа гэдэг тий. За гих мэтчлэн ингээд бүх үг хэлгийн гаргасныхаа дараа найруулж орчуулна гэдэг бол өөр хэрэг. Одоо бол хэдүүлээ үг хэллэгээ харж байгаа тий. За тэгээд энэ ярианы найруулга стил хэв маяг гэдэг бол хүний өөрийн ярианы өнгө аясаас шалтгаалдаг учраас тааллаараа найруулж болох байхгүй юу? Харин тийм ээ яах юм зуртгул тэргийн дүүргчих юм аа би дандаа гэж хэлэх хүн байхад би дандаа л арай л хурдан тэргээ дүүргчихдэг гэдэг юм уу гэж байж магадгүй байхгүй. Гэхдээ ер нь бол яаж ярьсан байсан, найруулсан байсан та нар энэ үгсийн сангаа гаргасныхаа дараа яг гоё тогтож бодоход та өөрөө энэ үг хэлхийг яаж яг ийм нөхцөлд монголоороо ер нь яаж ярьдгийг тэрийг нь бодоход л эн чинь өөрөө хамгийн гоё хувилбараар гараад ирнэ гэсэн үг. Тийм болохоор ганц үгэн дээр заавалгүй энэ үгэд бүрт одоо жишээ нь 7 үг байгаа бол 7 үгээр Франц хэлд Монгол дээр нь буулгах гэж юусоо зовох хэрэггүй. За тэгэхээр тэр бол хамгийн сайн орчуулга гэсэн үг ч бас биш тийм ээ. Одоо жишээ нь тувид гэхийг би хэтэрхий хурдан гэдэг үгийг яах ийхийн зурдгүй гэж 3 үгээр хэлж болоод шүү дээ. Тэгвэл энийг гялс манс гэж хэлсэн ч болно шүү дээ. Хурдхан гэсэн ч бас болохгүй тий. Тэгэхээр энэ харилцаа за одоо ч та нар мэдээж мэддэг болцсон доо. Би яг жоохон дөнгөж анхлан сурах гэж байгаа хүмүүст ярих гэж байгаа юм шиг илүү юм хэлэх гэж байна тий. Тэгэхээр хамгийн гол нь ингээд нэгээр нь хэлэхээр жоохон санаа зовсон байхгүй юу? Ингэж очуулна ч гэж юу ах вэ гэж бодох вэ гэж бодоод. За дараагийнх нь tu dépenses beaucoup aujourd'hui. Чи өнөөдөр нэлээд зарцуулваа да. Dépenser гэдэг нь мөнгө өрөх. Яг энэ одоо яаж байгаа тохиолдолд мөнгө өрөх захиран зарцуул. За энэ зөвхөн мөнгөтэй ч биш ерөөсөн эрч хүч зарцуулах тохиолдолд бас ингэж хэлж болно. За харин тийм ээ би 64 евро төлж байна. Би нэг сайн бяслаг, зүгийн баал, хүнсний ногоо бас юм яг органик жимсний шүүс авлаа гинэ. За харин би бол би ч бас органик бүтээгдэхүүн илүүд үздэг. Dan les produits bio гэнэ. Энэ био гэдэг нь биологик гэсэн утгатай үг байхгүй тэрний юу нэг хураангуй хэлбэр нь. За тэгээд харин чи сараа чи бүх одоо чи төвтүү одоо яг хайсан юм а бүгдийг нь олов уу гэсэн утгаар чи бүхнийг олов уу гэсэн утгатай байна. Чи төвтүү тэглээ. Je lis les étiquettes et je prends des produits pour mes enfants. Je cherche moins de sucre.
Тэглээ би за нөгөө этикет гэдэг нь яг шошгоёг нь уншаад хүүхдүүдэд зориулж гэдэг юм авлаа. Аль болох бага сахартай юм хайгаад je cherche moins de sucre гэдэг нь сахар багтай юм хайгаад. За энд бол мэдээж ерөөхдөө ингээ утгаараа юм гэж гараад ирж байгаа болохоос биш яг энэ өгүүлбэрт бол тэр нь алга байна тий. Je demande au vendeur, vous avez des mandarines? Il répond, non, c'est fini. Би худалдагчаас нь асуулаа л да. Танд мандарин байна уу гэсэн чинь тэр хүн үгүй дууссан гэж хэлсэн гиндэ. За ингээд энд нэг юм 3 найз яваад байгаа шүү гэхэд цэцэг заяа саран гэж 3 найз. За энэ чинь гэсэн чи цэцэг нь юу? Би гүзээлзэг нь амтч үзэж байна үзлээ. Их амттай юм аа. Гэхдээ арай л үнэтэй юм аа. Хилэн 8 евро гинэ. За би энэ чинь 18 гэж биччихсэн. Уул нь бол яг 8 евро гэдэг бас яг одоо энэ Францын зах зээл бол үнэтэй бол биш шүү. Ер нь гүзээлзэг нь чинь өөрөө нэг жижигхэн савлгаатай үнэтэй зарагддаг. 18 гэж бичих гээд нэг нь албалцсан бэл. За тэгээд tu pèses les fruits? Чи жимсэж игнэдэггүй? Хилдэг үү? Би заримдаа мартчих юм аа. Би заримдаа хэллэхээ мартчихдаг. Тийм ээ би бүгдийг жигнэдэг. Тэгээд нөө касны бичгэн хадгалдаг. За энэ хадгалдаг гэдэг нь болохоор бүр хэдэн он сараар биш гэхээсээ илүү зүгээр гараад нөгөө буруу зөрүү юм авсан байна уугүй юу? Үнийн алдаа гарсан байна уу? Тэгээ хамгийн гол нь хямдралтай бараа авсан бол бүтэн үнээр нь төлсөн байна уу уугүй юу? Хэрвээ тийм байх юм бол үйлчлүүлэгчтэй харилцах газарт нь очиод тэр бараагаа бүтээгдэхүүнээ солиулаад эсвэл зөрүүг нь нөхөн авч болдог тийм ээ. Тийм учраас энэ тикет кэс гэдэг юм чухал байдаг. За дараа нь цэцэг гэнэ je prends toujours mon sac réutilisable. Би дандаа л дахин хэрэглэнийхээ цүнхийг авч явдаг. Je ne veux pas dépenser trop. Нэг хэтэрхий мөнгө үрээд бас баймааргүй байна гэд. За dépenser гэдэг нь болохоор нөгөө зарцуулах гэсэн үг тий. Тэгэхээр яг энэ ингээд сэтгэлээр унших юм бол одоо гэртээ очиод хаягын хооронд тэр торонд бас мөнгө өрчмөргүй л байна л та тий. Тэгээд дараа нь je regarde des promotions dans les rayons. Би юунуудад rayon гэдэг нь дэлгүүрийн тасгуудыг хэлж байгаа. Тийм юмны тасаг. Одоо сүсүүн бүтээгдэхүүний тасаг, жимс ногооны тасаг гэх мэтчнэ. За тэгэхээр тасгуудаар хямдралыг хардаг. Промошн гэдэг нь болохоор хоёрыг авбал нэг үнэгүй гэх мэтчлэнгийн юмнууд байдаг. Нэгийг авбал хоёр дахь нь 50% хямдралтай ч гэдэг юм уу тий. За тэгээд c'est bien pour faire des économies. Мөнгө хэмнэхэд зүгээрээ гэн. За одоо maintenant on boit notre café tranquille. За нэг аяг кофега нэг тухтайхан уугаатах яа. Дараа нь гэртээ хараад л хоолоо хийндэ гинэ. За ингээд томхон шиг дэлгүүрүүдийн үүдэнд ер нь дандаа л кафе байдаг. Ягаад гэхээр ягаад ч явах вэ? Ер нь бол ингээд дэлгүүрээс хүнс цуглуулж явахыг таашаадаг ч хүн байна. Тэрнээс ядардаг ч хүн байна. Эсвэл тэгээд гараад ядархсан хүмүүс чинь жаахан хүлэн амраанган найзуудаараа суугаад 5 үг сольдог. Тий. За тэгэхээр тийм газар байгаагаар төсөөлж нэг бичсэн байна. За дараа нь on fait attention гэнэ. За би болгоомжтой байдаг. Би ч яхаа ер нь болгоомжтой байдаг гэн. Юунаас болгоомжлт юм болоо харъя. Эхнэр нөхөр хоёрын хооронд ирж байгаа болж байгаа яриа юм байна. За эхнэр нь авах зүйлийн жагсаалтыг харж гэнэ үү? Тийм ээ. Би бүтээгдэхүүнүүдийн коше гэдэг. За коше гэдгийг одоо бид нар маш сайн сонголтоо хийгээд тэмдэглэхийг хэлдэг те. Тэмдэглэж байна. Яаж шоколад бууж байгаа юм уу? Тийм ээ. Гэхдээ хоёрхан таблет гэх хоёрхныг л таблет гэхээр одоо чинь сникерс шиг тийм савлгаатай байх юм бол таблет гэж хэлэхгүй. Энэ яг ингээ хуглаад иддэг 4 нүдтэй ингээ байдаг да.
ийм алган чинээ тий. Тэгэхээр тийм шоколадыг болохоор таблет гэж байгаа шүү. Савлгааных нь хэвлэлтийнх нь нэр нь ийм энэ table гэхээр ширээ гэсэн үг байна тий. Таблет гэхээр бяцхан ширээ гэж байгаа юм шиг гэл ойлгочоорой. За тэгээд les enfants aiment ça. Хүүхдүүд их дуртай байд юм аа. On dépense beaucoup ce mois-ci. Энэ сард их зардал их байна аа. Болгоомжтой байх юу жаахан хянамгай байцгаах хэрэгтэй байх хэрэгтэй гэнэ. За мэдж байгаа. Би үнийг харьцуулдаг. Би хямдрал хайдгаа. Je préfère quand tu fais le menu pour la semaine. Чи ингээд 7 хоногоор нь хоолныхоо жагсаалтыг гаргахчул их аятайхан байд юм аа. Тэр надад таалагддаг гэсэн утгаар хэлэх гээд байна. Comme ça on achète juste ce qu'il faut. Тэг иймэрхүү байдлаар эсвэл тэгэх юм бол яг хэрэгтэй зүйлээ худалдаж авч болно. Тийгээс онд чиний зүгөө. Би өнөө орой төлөвлөгөөгөө гаргая. Маргааш ногоо будаа мах авна. Tu baisses des fruits? За чи жимсэн юу ядгүй чигэндгүй. Заримдаа арай л хүнд байдаг. Гинэ. Тийм ээ. Би хэдийг зарцуулснагаа харахын тулд нөгөө төлбөрийн касын бичгийн хадгалдаг. Il faut aussi dépenser aux produits pour la maison. Бас нэр гэрийнхээ нөгөө ахын хэрэглээний бүтээгдэхүүн авахыгаан одоо мартчихвээ савн цаас нөгөө угаалгын нунтаг гэх мэтчлэн нунтагч яг одоо угаалгын бүтээгдэхүүн. За нэрээ санчихъя. Синотэй гэдэг тэмдэглэж гисэн байж болж байна. Эсвэл ойлголоо санчихъя гэсэн утгатай үг гэж болж байна. Ноté гэдэг нь өөрөө тэмдэглэх гэсэн үг шүү дээ тийм ээ. Супермаркет дэвмата. Би маргааш өглөө супермаркет явна. Би чамтай хамт явъя. Хоёулаа байвал илүү хурдан байх болно. Тэгье. Харин дараа нь гэр бүлээр нэг сайхан орон хоол бэлдээ гинэ. За тэгэхээр энэ fait attention гэдэг нь болохоор нөгөө буруу зураг хэрэггүй юм авчихвээ. Тэгээ хэрэглээнээс давсан тэгээ илүүдл юм авахгүй. Аль эсвэл нөгөө санхүүгээс давсан олж байгаагаас илүү мөнгө үрчихвээ гэсэн болгоомжлолыг ингэж fait attention гэж. За энэ тэгэхээр зүгээр нь олны дунд явж байгаа хүн амтан шүргчих вич гэдэг юм уу тийм тохиолдолд бас ингэж fait attention гэж бас хэлж болдог шүү. За энэ үг хэллэг нь юм байна. За тэгээд дэлгүүрхсээ явж байхад одоо юун зүрийн л яриа өрнөн тий. Тэгээ хамгийн гол нь эндээс харахаар тиймэрхүү юм бүтээгдэхүүнийг авдаггүй ч гэдэг юм уу тий. Тэгэхээр тэр нэр үгийн олон тоогоо их сайхан анзаараарай. За дараагийн харилцаараа болохоор энэ 3 дээр болохоор амтимомон гэхээр бяцхан мөч гэж юм шиг байгаа. Гэхдээ энэ болохоор амтимомон гэхээр зүгээр л ингээ хоёулахна байгаа тэр цаг хугацаа хэлж байгаа шүү. За энэ нэмээ начтайгаа явж байгаа юм байна. Tu veux quelque chose ma chérie? Миний охин тэгээ энэ бүсэн дээр байгаа учраас миний охин ямар нэг мавмаар байна уу? Тэгээ эмээ би зайрмаг авъя. Тэгье. Хамт явж сонгох уу? Охин нь би гүзээлцгэнтэйг авъя. Харин чи би шоколадтайг авъя. Илэн паркт суугаад үүнийгэн идэхүү. Тэгье баярлаа эмээ. Чи хамгийн шилтгэнэ. Чи ч гэсэн миний охин c'est notre petit maman. Хоёулаа ингээд гоё жоохон байчихъя гэсэн утгатай үг байна. За ma puce гинэ. Puce гэдэг нь болохоор янз бүрийн л утгатай байгаа. За шууд яг энэ харилцан ярианы утганд болохоор охин минь, үр минь, хонгор минь, хайр минь одоо юу гэдэг тий хамгийн л юм ийдгээрээ хэлж байгаа байхгүй юу. Тэгтээ шууд энэ үг нь өөрөө уул нь бол бөөс гэсэн үг. За тэгээд нэр үг олон тоон дээр
Арай өөрөөр бас хэлсэн тий. За тэгэхээр энэ бас нэг юм ганц тоон дээр хэлдэг. Энэ болохоор яг л манайх шиг ам минь ангирын зулцаг минь гэх янз бүрийн амьтнаар хэлж байгаа шүү дээ. Үр минь үндэс минь гэл тэрнтэй л адилхан үг. За дараагийнх нь болохоор дөрөв дэх дээр нь суугаад гинэ. Хоёр элч хоорондоо ярьж байгаа юм. Лена, Ясмин гин. Тэрийг хараа Ясмин, чихэр энд чихэр байна. Оо, тийм биш дээ. Чи алийг авах юм? За энэ лекэл гэдэг нь ямрыг нь алийг нь авах юм гэж. За тэгээ бомбо гэдэг нь нэр бүс учраас энэ лекэл гэдэг нь юу ятсан. Нэр бүснээр бичигдсэн олон тоон дээрээ. За энэ бол ер нь одоохондоо юм орлуулах үгүйг үзээг байгаа. Гэхдээ энд болохоор яалтчгүй би ингээ орч таарсан юм аа. Уучлаарай. Чи бонекел чи алийг нь авах юм? Би улааныг нь авъя. Харин чи би энийг нь авъя. Чамд мөнгө байгаа юм уу? Байгаа. Надад 2 евро байна. Харин чамд надад бас касс руу явах. Тэгээ гялс явъя. Ээж биднийг дуудаад байна гинэ. За нэг хоёр хөрх юм чихэр авч явуултай. За нэг юм хөрх юм байна. За одоо энэ болохоор зөвхөн дуудлага уншин тийм ээ хэдүүлээ. За les copines найзууд. Oh là là, mes bras sont fatigués. Je porte 2 sacs très lourds. Moi aussi. Je remplis toujours mon chariot trop vite. Tu dépenses beaucoup aujourd'hui? Ouais, je paye 64 euros. Je choisis de bons fromages, du miel, des légumes et du jus de fruits bio. Moi, je préfère les produits bio aussi. Et toi, Sarah? Tu trouves tout? Oui, je lis les étiquettes et je prends des produits pour mes enfants. Je cherche moins de sucre. Je demande au vendeur, vous avez des mandarines? Il répond, non, c'est fini. Moi, je goûte une fraise. C'est bon, mais très cher. Elle coûte 8 euros le kilo. Tu pèses les fruits? Moi, parfois, j'oublie de peser. Oui, je pèse tout. Je garde mon ticket de caisse. Je prends toujours mon sac réutilisable. Je ne veux pas dépenser trop. Je regarde les promotions dans les rayons. C'est bien pour faire des économies. Maintenant, on boit notre café tranquille. Après, on rentre à la maison et on cuisine. On fait attention. Tu regardes la liste des courses? Oui, je coche les produits. Tu achètes encore du chocolat? Oui, mais seulement 2 tablettes. Les enfants aiment ça. On dépense beaucoup ce mois-ci. Faut faire attention. Je sais, je compare les prix et je cherche les promotions. Je cherche des promotions. Je préfère quand tu fais le menu pour la semaine. Comme ça, on achète juste ce qu'il faut. Tu as raison. Je fais le planning ce soir. Demain, je prends des légumes, du riz, de la viande. Tu pèses les fruits? Parfois, c'est trop lourd. Oui, et je garde les tickets pour vérifier les dépenses. Faut aussi penser aux produits pour la maison. Savon, papier, lessive. C'est noté. Je vais au supermarché demain matin. Je viens avec toi? À 2, on va plus vite. D'accord. Et après, on prépare un bon dîner en famille. Un petit moment. Tu veux quelque chose, ma chérie? Oui, mamie, je veux une glace. D'accord, on choisit ensemble. Moi, je prends à la fraise. Et toi? Moi, je prends au chocolat. Et on s'assoit au parc pour la manger? Oui, merci, mamie. T'es la meilleure. Toi aussi, ma puce. C'est notre petit moment. Les sœurettes. Regarde, Yasmine, il y a des bonbons ici. Oh oui. Tu prends lesquels? Je prends les rouges. Et toi? Moi, je prends ça. Tu as de l'argent? Tu as de l'argent?
Oui, j'ai 2 euros. Et toi? Moi aussi. On va à la caisse? Oui, allons-y. Vite, maman nous appelle. За энэ хөрхөн харилцаараа байна. Ингээ боллоо.